Орхон аймагт эмэгтэйчүүдийн хөгжил оролцоо сэдэвт чөлөөт уулзалт боллоо. Тус уулзалтад нийт 200 гаруй эмэгтэйчүүд оролцож, нийгэмдэх эмэгтэйчүүдийн оролцоо болон хөндөгдөж буй асуудлын талаар байр сууриа инхүү илэрхийллээ. За өнөөдөр эмэгтэйчүүдийн эрхийн оролцоо энэ цаг үе болсон маш сайхан сэдв. Тэгээд төрийн байгууллагууд болон олон байгууллагуудын төлөөлөл эмэгтэйчүүдийг оролцуулж байгаа энэ сайхан чуулган болж байгаадаа оролцож байгаадаа туйл их баяртай байна. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл буюу эмэгтэйчүүдийн тэгш байдлын асуудал нэлээд хөндөгдсөн асуудлууд нэг байгаа. Өнөөдрийн манай бидний оролцож байгаа энэ чуулган дээр мөн л эмэгтэйчүүдийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцооны асуудлыг ярьж байгаа цаг үе болсон асуудлууд төр удирдлагын бас хүрэлцэн ирсэнд бол энд ач холбогдол өгж байна гэдэгт бол би бас гэр бүлийн хүчирхийлэл хариуцсан мэрэгчлэлтний хувьд бол айгүй сайшаалтайгаар хүлээж авч байна. За өнөөдөр бидний энэ чуулган дээр ч хүртэл яригдж байна л да. Өнөөдөр эмэгтэйчүүдийн эрх хаана их зөрчигддөг вэ гэвэл зорилтод өрөх буюу ажилд хөдөлмөр эрхэлж чаддгүй, ажилд хөдөлмөр эрхэлдэг ч гэсэн нөхрийнхөө иргэшээл дарамтанд орсон эмэгтэйчүүдийн асуудал бол нэлээд хөндөгддөг ийм асуудал байгаа. За мэдээж эрхэн зөрчигдсөн хүмүүс бол тухай шатндаа бол өөрийнхөө эрхийг хамгаалуулахаар хууль эрх зүйн болон эрүүл мэнд сэтгэл санаа тийм ээ бүхэл төрлөөр бол тодорхой хэмжээнд бол аваад явдаг. Бас түүний хажуугаар бол эрхэн зөрчигдсөн мөртлөө хаана хинт хандхаа мэдэхгүйгээр явдаг хүмүүс хүртэл бас байж байгаа. За энэ хөтөлбөрөөс бол би бүх эмэгтэйчүүд тийм ээ ерөөсөө нэг ч эмэгтэйчүүд энэ хөтөлбөрийн хүрээний гадна битгий байгаасаа энэ хөтөлбөр хүн болгонд хүртээсэ гэж миний зүгээс бол хүсэж байна. Тэгш хүртээмжтэй л байгаасаа гэж хүсэж байна. Өнөөдөр одоо хуульч булмоодгоос маш их талархаж байна. Өнөөдөр бас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр бас ингээд санал сэтгэлээ бас нийт эмэгтэйчүүдэд хандаж бас яг нийгэмд одоо эмэгтэйчүүдийн байр суурь ямар тал дээр байгаа вэ тий бүх өнцгөөс нь харж ингээд хэлж байгаад нь бид нар бас талархаж байна. За миний хувьд бол яг миний хувьд бол зүгээр яг гэр бүлийн хэмжээнд бас байгаа. Ер нь би тэрийг үгүйсэхгүй. Гэр бүлийн хооронд маргаан зөрчилдөөн. За тэгээд наацх нь ажлын байр. Тэгэл хүн ахуй амьдралдаа өөр хүүхдээ яаж өсгөж хүмүүжүүлэх вэ тий? Тэрний одоо сургууль соёлд олох төлбөрөөс өсвөлээд хүн өөр ажилгүй байл тий? Тэр бүхнийг заашаад яаж зохицуулах вэ гэд адгийн наацх нэмэгдэн ажлын байртай авах хэрэгтэй баймаар тий. Тэр тал дээр би одоо булмаагаа ярьж байгаа юм дээр бүх тал дээр бол одоо хот товчуулахын бүх өгүүлбэртэй эмэгтэйчүүд дээрээс хамтран дуу хоолойгоо нэгтгэн зогсно гэж бодож байна. Эмэгтэйчүүдийн эрхийн асуудал дээр бол нийгэмд бол байгаа л да. Эмэгтэйчүүдийн эрхийн асуудлууд бас хөндөгдөж байгаа юм бол байгаа. Бас тэр болгоныг сая ярьж байна тий. Ер нь тэгээд би тэр болгон асуудлууд дээр нь яриул их юм байна л да. Яг хувь өмнөд хувьд бол эмэгтэйчүүдийн хувьд бол тэмжиж байна. Одоо яг өнөөдрийн байдлаар бол нийгэмд бол эмэгтэйчүүдийн эрх маш ихээр зөрчигдөж байгаа. Олон хүүхэдтэй ээжүүд, өрх толгойсон эхчүүдийн тоо маш ихээр ихссэн байна тийм ээ. Залуу гэр бүлүүдийн салалт ихссэн байна. Энэ бүхэн дээр бол одоо эмэгтэйчүүдэд зориулагдсан, эмэгтэйчүүдрөө хандсан тийм одоо төрийн бодлого зохицуулалт бас бага байна уу гэж би бас харж байгаа. Яг ийм цаг үед бас энэ эмэгтэйчүүдийн оролцоо тийм ээ. Энэ сайхан хилцүүлэг Орхон аймагт болж байгаад нас их баяртай байна. Энэ болохоор одоо эрхэн зөрчигдөж байгаа эмэгтэйчүүд маань өөрсдөө хаана хандхаа мэдэхгүй байгаа. Энэ тал маань болохоор одоо нөгөө нэг нийгэмд одоо нөгөө мэдээлэл бас бага байна. Тэ одоо эрхэн зөрчигдөж байгаа эмэгтэйчүүд хаана хиндэ хандах вэ? Тэр тухайн бас эмэгтэйчүүдийн маань өөрсний маань бас нөгөө боловсрал одоо юу гэдгийг орчинтой одоо нийгэмтэйгээ харьцах харилцаа маань бас бага байгаа юм болоо да гэж бодож байгаа. Тийм учраас одоо хинт хандж чадахгүй хохироод яваад байгаа. Яг одоо өөрснийг хамгаалах чадвар бас бага. Ингээ хохироод яваад байгаа эмэгтэйчүүд бол нийгэмд маш олон байна. Одоо энэ тал дээр одоо эмэгтэйчүүд маань тийм ээ хойшид одоо яаж хинт хандах вэ? Одоо манай хөдөлмөрийн хууль дээр эмэгтэйчүүдийг одоо бэлгийн дарамт, ажлын байранд бэлгийн дарамт
гээл тийм ээ. Энэ олон асуудлууд манай эмэгтэйчүүдэд маш олон байдаг. Энэ талыг бол бүр хуульчлан тусгаад өгсөн байна. Энэ бас нэлээд сайхан давуу тал байна тийм ээ гэж харж байгаа. Тийм учраас одоо ер нь бол эмэгтэйчүүд маань хойшид одоо өөрснийгөө хамгаалах, өөрснийгөө боловсруулах, хувь хүнээ хөгжүүлэх тийм ээ хинт хаана хандах гэдгээ бас ядаж мэдээд авах ийм л одоо уулзалт болж байгаа гэж болж байна даа гэж харж байна шүү дээ. Гендер суурилсан хүний эрхийг хүндэтгэх аян энэ сараас эхлэн нийт 4 сарын хугацаанд Орхон аймагт хэрэгжих юм. Тус аяны хүрээнд дээрх уулзалт болж санал сэтгэлдээ солилцлоо. Мөн нийгэмд эмэгтэйчүүдийн хүчирхийлэл их байгаа талаар болон хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд хаана хандхаа мэддэггүй гэсэн сэтгэлдлүүд эмэгтэйчүүдээс ирж байла. Иймд төр засгаас хууль эрх зүйн хувьд бүрэн зохицуулагдсан байх шаардлагатайг хуульч өмгөөлөгч Булгамаа онцолж байлаа. Эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөх асуудал нийтлэг байгааг одоо энэ ташинд бол өнөөдөр эрхийг хамгаалах өдөр бас дурдахгүй өнгөрч болохгүй юм. За тухайлбал одоо ажлын байрны бэлгийн дарамтын асуудал, бэлгийн өвчрхийллийн асуудал, ялангуяа энэ бэлгийн өвчрхийлэлд охид эмэгтэйчүүд сүүлийн жилүүдэд бол эмэгтэй хүүхдүүд бол өсвөр насны хүүхдүүд, бага насны хүүхдүүд өртөх асуудал нэлээд бол өндөр хувь эзлэж байгааг анхаарал татсан асуудал байна. Ер нь эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөөд байгаа учир шалтгаануудтай бид нар илүү одоо олж харах ёстой. Нийгмийн олон ч хүчин зүйлсүүд байна, хувь хүний шинжтэй хүчин зүйлс байна. Нийгмийн хүчин зүйлс энэ хүчирхийлэл үлдээд байгаа этгээдүүдийн дийлэнх нь ажилгүй байна, орлогогүй байна. Архитан согтуурсаас болж гэр бүлдээ, үр хүүхэдтэй, хань нэжилтэй хүчирхийлэл үлдэх хэлбэрээр зөрчлийн болон эрүүгийн гэмт хэрэгт одоо өртөх гэмт хэрэгтэн болохын алхам бол нийтлэг болсон байна. Хэдийгээр гэмт хэргийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль гараад хүчирхийлэл үлдэгчийг 7-оос 30 хоног баривчлаад энэ үйлдэл дахин давтан үлдээж бусдыг зодсон гэмтэл учирсан үйлд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа ч гэсэн энэ шийдэл биш юм байна. Бид энэ хүчирхийлэл гэдэг энэ эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөд байгаа хүчин зүйлийнхээ криминологи шалтгаантай нэлээд тэмцэх шаардлагатай байна. Ялангуяа эмэгтэйчүүдийг өөрсдийг нь бид эрх зүйн боловсролтой болгох асуудал чухал байна. Гэр бүлд хүчирхийлэл үүсэхгүй байх, гэр бүлийг дэмжсэн төрийн бодлого өнөөдөр хэрэгтэй байна. Гэр бүлд маргаан гардаг, хэрүүл болдог, бие биенийхээ одоо эрүүл мэндэд халддаг, зодод цогтөг, ингээд хүчирхийллийн хэвшинж бол нийтлэг болж байгаа байдал маань хамгийн их анхаарал татж байна. Нөгөө тэгвэр хүчирхийллийн хохирогч болж байгаа эмэгтэйчүүдийн хувьд хаана хандхаа мэдэхгүй, эрхээ хэрхэн яаж хамгаалуулахаа мэдэхгүй юм дүрх нийтлэг байна. Тийм учраас эмэгтэйчүүдийн эрх зүйн боловсролыг дэмжих, за хүчирхийлэлд үлдэгчийг зан үйлийн сургалтанд хамруулах, мөн одоо соён гэгэрүүлэх ажилд илүү одоо анхаарлаа хандуулах, өрсөн сэргийлэх ажилд илүү анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлага бол өгүүлэгдэж байна. Нөгөө тэгвэр ер нь хүчирхийлэл хэн үлдээд байна гэд хүчирхийлэл үлдэж болцсошгүй субъектүүдтэй туулж ажиллах, тэднийг ажилдаа байх, тийм ээ нийгмийн идэвхтэй гишүүн байх, нийгмийн хариуцлагатай гишүүн байлгахад илүү анхаарлаа хандуулсан бодлого хэрэгтэй шүү дээ. Нэг үгүй хэлэхэд хүссэндээ хүчирхийлэгч болоод байгаа юм биш. Хүссэндээ хүчирхийллийн хохирогч болоод байгаа юм биш шүү дээ. Тэгэхээр тэр хүчирхийлэл үлдээж эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөд байгаа тодорхой үйл баримтууд дээр өнөөдөр дүн шинжилгээ хийж тэнд тохирсон төрийн оновчтой бодлого хэрэгтэй. Тус аяны хүрээнд энэ сард эмэгтэйчүүдийн эрх хамгаалал, 4-р сард хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, 5-р сард гэр бүл, 6-р сард хүүхдийн эрх гэсэн дэд сэдвийн дор арга хэмжээнүүд зохион байгуулагдах талаар холбогдох албаны хүн мэдээллээ.